За сайн байцгаана уу. Энэ удаад бид бараа материалын цэсний бараа материалын тохируулгыг чинь Excel импортоор одоо 7-8 мянган бараа 10-20 мянган барааг яаж тохируулах талаар авч үзье. За үүний тулд бараа материалын тайлан цэс рүү ороод за бараа материалын нөөц шалах хуудсыг татна. За одоо дагуулхад PDF файлыг Excel файлаар татъя. Нөөц шалах хуудас татах. За Excel-ээр татсан болоод бид нэр за энэ бол Team account болохоор мэдээж цөөхөн бараатай байгаа. Зөв жишээгээр үзүүлж байгаа. За бид нар энэ нөөц шалах хуудасаа татсан болоод энэ баган дээр мессежлж нэг баган нэмнэ. Яагаад гэвэл энд барааны тоо хэмжээ нь байна. Яг одоогийн. Бид нар агуулгыг тооллогыг хийсний дараа за энд тооллогыг хийсний дараа бид нар тооллогыг энэ чинь за хийсний дараах тоог энд бичнэ. За хамгийн ихний мөрөнд системд оруулах багны кодыг бичиж өгнө. За энд adjust command өгнө. За тухайн adjust command маань систем рүү тухайн бараануудыг импортлж оруулах код байна. За энэ код ингээ оруулаад өгнө. Бараануудын хавьталд. За оруулсан болвол за тооллогоо хийлээ гэж үзье. За энд CAS 033-тай 322 ширхэг байсан бол 345 ширхэг болсон гэж үзье. CAS 05-тай 375 байсан бол 400 ширхэг байна гэж авч үзье. За CAS 05-ын дахиад нэг арай өөр төрлийн 480 ширхэг байсан бол 507 ширхэг болсон байна гэж үзье. За Орос өндөр ерөөсөө үлдэгдэлгүй байсан бол 100 ширхгийг нэмээ. За Coca-Cola 165 байсан бол за 200 ширхэг болсон гэж үзье. Juice 192 байсан бол 210 ширхэг болсон байна гэж үзье. За энэ Excel-ийн хадгалаад за энэ чинь за бараа материал цэсний Excel импорт руу орно. За энэ дээр уншуулад өгнө. Саяны бэлтгэснийгаа уншуулад файл уншуулах. За 6 хөрөнгийн тооллогыг тохируулж 111-гээр агуулхад тэглээ гэж хэлж байна. За одоо тэгэхээр тус тохируулгын ерөнхий төвчрийн бичлэгийг үзье. За ингэж үзье. Энд байна. За ингэсэн бол бараа материалын бараа цэс рүү ороод саяны 033-тай CAS-ыг гадаад агуулгаар үзье. За энд энэ чинь 23 ширхэг нэмэгдэж 345 болсон байна. CAS 05-тай болохоор 25 ширхэгээр нэмэгдэж 400 болсон байна. Дахиад нэг өөр төрөл нь 26 ширхэгээр нэмэгдэж 507 ширхэг болсон байна. За гэх жишээ нь Орос өндөг за 100 ширхэг нэмэгдэж ингээд 100 болсон байна. За Coca-Cola ундаа за ингээд энэ чинь 200 ширхэг болсон байна. За гэх жишээний ерөнхийдөө бол Excel импортыг хийдэг байх нэ. За анхаарал хандуулсан явдал баярлалаа.